За сайн байцгаана уу? Хийм ах байдтай ихэр жинлүүр хумхын ордныхны маань 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 19-ний хоорондох 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай хийм ах байдтай улсууд бол одоо эх 7 хоногт маш сайхан 7 хоног харагдаж байна. Сайхан адтай, одтой тийм ээ. Азийн тэнгэр сайхан энэ дээр good luck. Азийн тэнгэр сайхан ивээсэн таны хүс одоо ихээхэн таныг зовоож одоо хүлээлгэж байсан мөнгө төгрөг орж ирэх юм магадлалтай байна. Мөн одоо хүлээлгдэж байсан одоо цалин мөнгө юм уу эсвэл одоо хууль шүүхээр одоо олгогдох байсан эсвэл одоо нэг одоо шат дамжлага тийм ээ одоо хуулийн шат дамжлага юм уу эсвэл одоо албан бичгийн шат дамжлагад хүлээлгдэж байсан одоо хүлээгдэж байсан мөнгө төгрөг орж ирэх ийм магадлал өндөртэй байна. Мөн одоо энэ дээр бас илүү ч мөнгө орж ирэхээр харагдаж байна. Энд одоо мөнгө гэдэг одоо хэд удаа гарсан байж байгаа. Тэгэхээр бага мөнгө биш харагдаж байна. Одоо их хэмжээний мөнгө орж ирэх нэ гэж харагдаж байна тий. За мөн одоо энэ дээр за ийм харагдаж байна л та. За тэгээ одоо ямар нэгэн та шинээр одоо ажил төрөл эхлэх гэж байгаа бол одоо энд хийвэл одоо азийн тэнгэр ивэх нь байна. За мөн одоо энэ дээр одоо төлөвлөгөөнд өөрчлөлт гаргах шаардлагатай юм шиг харагдаж байна л та. Тэгэхээр одоо таны одоо энэ дээр бол одоо hangman гараагүй байна л та. Гэхдээ л энэ дээр дүүжилсэн хүний энерги байж байна. Юу вэ гэхээр зэрэг хэрэг одоо таны энэ байгаа situation асуудал тийм ээ ямар нэг юм гарч ирэхгүй удаад эсвэл одоо таныг аргаараа үзээд болохгүй байгаа л одоо энэ тавьж явуулах эсвэл одоо шинэ төлөвлөгөө зохиох цаг нь мөн өө гэсэн үг. Тэгэхээр энэ дээр одоо 2 3 картн дээр одоо зэрэг таныг одоо шинээр одоо эхлүүлвэл яасан юм бэ тийм ээ шинэ төлөвлөгөө хэрэгтэй байна л гэсэн байна тийм ээ мөн одоо энэ асуудал одоо болж бүтэхгүй юм удаж байгаа асуудал байгаа бол одоо get out тийм ээ энэ асуудлаас одоо гарахыг хичээ шинэ төлөвлөгөө зохиогоорой эсвэл одоо ямар нэг өөрчлөлт хэрэгтэй байна гэсэн ийм мессеж өгч шүү. За энэ дээр за асуудлаас гаргаж ирсэн. За мөн одоо манай хийм ах баттай улсуудыг одоо ирээдүйд гэдэм эх 7 хоногт ч гэхгүй энэ асуудлыг одоо шийдвүүлснээр юм уу түрүү миний хэлсэн одоо мөнгө төгрөг орж ирснээр юм уу одоо шинээр юмс эхлээрээ шинэ одоо ажил эхлүүлдэг юм уу би миний түрүүний хэлсэн зүйлсийг анхаарна үсттэй тийм ээ ягаад гэх юм бол одоо та хэрэг өөрчлөлтийг зөв сайхан хийж чадах юм бол одоо хөгжил цэцэглэлт хүлээж байна гэж шүү тийм ээ за энэ дээр одоо маш эргэлтсэн өөртөө итгэлгүй байгаа байдал харагдаж байна амжилтыг чинь үндэс бол одоо өөртөө итгэл юм шүү гэж байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр та одоо бас одоо өнгөрснөөс одоо өнгөрсөнд тантай одоо үерхэж байсан юм уу найзалж байсан юм уу эсвэл одоо тантай сэтгэл зүрхний холбоотой байсан хүн эргэж ирэхээр харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг би энэ дээр одоо энэ одоо зарим нэг нь болвол одоо энэ харьцаанд бол зүгээр одоо natural-аар нь явуулаад үзээрэй. Тийм ээ зарим нэг нь бол одоо reconciliation харагдаж байна. За зарим нэгэн дээр нь бол би бол энэ дээр одоо шинэ хүн гарч ирэх нэ гэж харж байна. Жишээлх юм бол одоо энэ дээр Knight of Swords байж байна л та. Тэгэхээр зэрэг энэ залуу одоо энэ хүн бол одоо шийдвэр гаргаж чадахгүй байна. Одоо суух юм уу, суухгүй юм уу, наашаа юм уу, цаашаа юм уу мэддэхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ хүн одоо танд багджээ гэж ойлгох заяа. Ягаад гэх юм бол энэ хүнийг одоо зүгээр энэний одоо дээтэл ноён сэлэм нь одоо зүгээр юу гэдэг юм бут цохиот ч гэдэг юм уу одоо энийг таслан зогсоогоор гарч ирэхээр харагдчихэ шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо хэрэг одоо болохгүй харьцаа одоо та
эсвэл одоо таныг эргэлзээнд оруулаад байгаа бол тийм ээ энэ асуудлаас одоо ангижраараа гараараа ноён хүн таныг хүлээж байна шүү. Энд дээр new love гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо эсвэл зарим нэг нь одоо reconciliation хийж явахад одоо огт single одоо буцаж ирэх одоо асуудал байхгүй ийм хүмүүс одоо байгаа болвол шинэ хүн гарч ирэх нэ гэж харагдаж байна. Урд харьцаануудыг бол одоо маш сайхан таслан зогсоосон харагдаж байна. За энэ дээр одоо бас энэ хүн гарч ирснээр одоо таны амьдрал маш их өөрчлөлт, таны одоо асуудлуудыг night энэ одоо ноён сэлэмний ноён бол одоо сэлэмний хатанд одоо маш их дуртай, хайртай байдаг. Бие биендээ одоо маш сайхан зохицож өгдөг тийм ээ. Одоо харж байгаа сэлэмний ноён бол одоо сэлэмний хатан л харна. Тэгэхээр энэ хүн одоо юу хийж байгаагаа мэддэг, хэнийг сонгохоо мэдэж байна тийм ээ. Тэгээд одоо та хоёр бол одоо амьдралыг сайхан бүтээн байгуулнаа. Энэ хүнтэй уулзсанаар таны одоо амьдрал одоо таны асуудлууд ард хоцорсон харагдчих. Тэгээд бас одоо шин сайхан амьдрал эхэлсэн, таны амьдралыг сайхан зэгцэнд нь оруулсан ийм сайхан юм харагдаж байна. Тэгэхээр зэрэг хэрэг болж бүгдэхгүй харьцаа байгаа бол санаа зовлтгүй, удахгүй одоо ийм сайхан хүн гарч ирэх нэ гэж харагдаж байна. За энэ дээр одоо 7 дугаар сар гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг тэр болтол та одоо энэ дээр мөн бас энд 20 фонд дэт 2 гарсан учраас би таныг одоо энэ урдах энэ харьцаануудаас одоо маш сайхан авах ёстой юм авч хаях ёстой юм хайсан ухаарал суусан ийм байдал харагдаж байна шүү. Таны энэ одоо ухаарлч гэдэг юм уу, энэ байдал таныг энэ ноёнтой учруулнаа гэж ингэж харагдаж байна шүү. За энэ дээр одоо бас мөн эрүүл мэндийн асуудал дээр анхаарал тавиарай гэсэн байна. За энэ хүн одоо ойрт сайн буюу одоо шороо махбодтой байх магадлалтай юм байна шүү. За ингээд одоо таныг шин сайхан 7 хоног хүлээж байна. Таныг одоо мөн гардены энжелүүд одоо таны одоо юу гэдгийг хайртай байсан одоо нөгөө ертөнцид оцсон улсууд бас энжел болж ирээ таныг хамгаалж харж үзэж байдаг юм байна гэсэн байна. За ингээд та бүхэндээ одоо эх 7 хоногийнх нь ажил үйлсэд нь одоо амжилт хүсье. Ингээд та бүхэн хувийн онцлог сонирхож байх юм бол миний Facebook пэйж болох Монгол Star Tarot руу орж одоо мэдээлэл аваарай. Баярлалаа. Баяртай.